За сайн байцгаана уу манайхаа. За өнөөдрийнхөө шинэ влогтой тавтаймаар л намайг утхан жаргал гэдэг дахиад хэлэхэд тэгээд өнөөдөр хэдүүлээ яг энэ гарчгийн дээр уншсанчлан mermaid-ийн тухай ярих болно. Mermaid гэдэг маань болохоор лусын дайна гэж орчуулагддаг. Тэгээд mer гэдэг нь болохоор далай гэж орчуулагддаг бол maid гэдэг нь бүсгүй хүн гэж орчуулагддаг юм байна. За тэгээд mer болон maid гэж хооронд нийлүүлээд mermaid гэж англиараа тийш нэрлэгддэг байх нь. За миний нүд жоохон сонир харагдаж байна уу? Гайгүй байна уу? За дараагийн хэдүүлгийнх нь дурдах ёстой зүйл бол мэдээж mermaid болон siren. За siren гэдэг болохоор нуу талын лусын дайна гэж хэлэх юм уу? За тэгээд mermaid болон siren хоёрын ялгаа нь бол mermaid нь бол зүгээр энгийн шүдтэй. За siren нь болохоор айгуу тийм хурц шүдтэй гэх юм уу? Цусрагчдын соёо гэж яддаг шүү дээ. Яг тийм соёотой юм байна. За mermaid нь мөн сүүл болохоор юм махчин биш гэж үүн дээр онцлог ялгаан дээр нь гард юм байна. Харин siren-ийнх нь болохоор жижигхэн амьтдыг predator буюу сүүлтэй юм байна. За дараагийнх нь нөхөрсөг гэж байна. Мэдээж mermaid маань нөхөрсөг, лусын дайна маань. Харин siren болохоор айгуу тийм аюултай. Хүн рүү атаклдаг ч юм уу их тиймэрхүү байдлаар хэлсэн байна. За гол нь яагаад би энэ бүгдийг дурдаад байна вэ гэхээр ямар ч лусын дайны тухай тийм факт болон мэдээллүүд айгүй ховор байд юм илээ. Mermaid-ийнхаа тухай ярих гад. Тэгээд би өөрөө ч гэсэн mermaid-д айгүй тийм дуртай байгаасаа гэж үздэг болохоор ер нь өөрөө дараа нь ч гэсэн үзээд надад айгүй гоё сэтгэл төрөх учраас би энэ бичлэгийг хийж байгаамаа. За лусын дайны өнгөлөг яг л rainbow шиг яг л солонго шиг тийм гоё colorful өнгөлөг өнгөтэй гэж зэгсэн байна. Харин siren болохоор бүр үргэлж тийм ногоон өнгөтэй байд юм байна. Мөн siren-ы тухайд ерөөсөө юм далайн гүнд амьдрахыг зөвшөөрөгддөггүй creature амьтны нэг юм байна. За тэгээд mermaid нь болохоор айгуу инээдтэй siren-уудтай ярихыг зөвшөөрөгддөггүй тийм лусын дайны юм биш шүү. За лусын дайна нь болохоор ямар ч төрлийн эд шидийг бий болгодог. Siren нь болохоор manipulative дуулдаг өрмөц чадвартай юм байна. Хамгийн сүүлд siren нь болох flirty гэдгийг ч одоо юу гэдэг юм бэ? Би бүрстэй ерөөсөө толгоос төрөстөө орж ирэхгүй байна. Миний хамгийн сонирхол татж байгаа фактууд байгаа. За тэгээд энэ фактууд нь болохоор ердөө 11 ийм айгуу гайхамшигтай сэтгэл гүн төрүүлэхээр тийм факт буюу баримтууд эд юм байна. Лусын дайны тухай. За тэгээд энэ бүгдээс та нартаа уншиж өгье гэж бодлоо. За би эхлээд англиар орчуулгыг оруулаад тэгээд дараа нь би монголоор орчуулж өгье гэж бодлоо энэ бичлэгийн дээрээ. За эхлээд би англиар ярих гэсэн үг. За first the earliest mermaid legends come from Syria, dating back to 1000 BC. Atargatis from Syria is the original mermaid. Legend has it that she dove into a lake to become a fish, but only her bottom half was transformed. Okay, за яг энэ нэгдүгээр фактыг би орчуулад эхлэе. За тэгэхээр хамгийн анхны лусын дайна болохоор Syria-с гаралтай байна. Syria гэдэг улсаас Syria. За тэгээд dating back to 1000 BC гэдэг нь манай эртний өмнөх 1000 онд очвол dating back to гэж байгаа юм чинь буцаад очвол Atargatis буюу Syriagаас Atargatis гэдэг нэртэй лусын дайна хамгийн анхны original байсан юм байна. За түүний домог нь болохоор
нэгэн эмэгтэй нуур руу загас болох гэж шумпсан юм байна. Гэвч зөвхөн түүний тал хэсэг буюу тэн хагас нь л хувирч чадсан гэсэн өгүүлбэр байна. За тэгэхээр Лүсийн аян маань амар сонирхолтой юм байгаа. Та нарт тийж бодогдохгүй юу? What the hell гэл би бүр анх эднэрийг уншиж байхдаа oh my god гэж бодогдсон. За second, sea cows, manatees were often mistaken for mermaids. Sea cows are large mammals that were often mistaken by sailors out at the sea. Christopher Columbus was reported to have seen ugly and fat mermaids. Okay. За sea cow буюу далайн хай тэ далайн үхэр гэдэг юм аа. Одоо манай Монголд бол sea cow юм далайн үхэр гэхээр хинч ойлгохгүй, далайн хай гэвэл ойлгох. За manatees гэж нэртэй. Энэ нь болохоор дандаа бусдын дэгэнд зориулж маш их тийм алдаа гаргадаг гэсэн байна. Биерхүү сүүнд хижээлтэн. Тэгээд тэр нь болохоор дандаа ийм далай дотор аялж байдаг ч юм уу, далай дотор гарсан тийм далайчдад айгүйх ад болдог гэж орчуулъя заяа. Mistaken гэдэг үг би яг алдаа болдог гэхээр айгүй сайн орчуулагдаад байгаа учраас ад болдог. За тэгээд мөн Christopher Columbus гэд Америкийг нээсэн эрдэмтэн мөлөө. Одоо тарган гэхээр бас жоохон сонсогдоод идэм аа. Махлаг. За тариа муутай тийм улсын дээгнийг харсан гэж репорт буюу танилцуулсан тий. Репортод тайлгансан байх нэ. За окей. Ер нь бол нэг тийм юм биш үү? Одоо далай дотор хөвж байгаа тэр загасчдыг далайн хаа ер нь бол тэнэгтүүлдэг ч юм уу тий. Тэгээд царай муутай бас тийм махлаг mermaid-ийг тулсын дээгнэг анх Christopher Columbus харсан гэдэг юм байна. Азар fortunately we have clue. Бид нарт сэжүр гарч ирлээ шүү нэг. Тэгэхээр ер нь л усын нэг нь байдаг гэж баг баталгаад ийм жоохон факт үлдлээ. Заяа. За окей. Third. Mermaids have 4 main superpowers. 4 powers of mermaids are immortality, okay? Seeing the future, telepathy, and hypnosis. Okay. За энэ бол амар сонирхолтой guys. За яагаад тэгэхээр лусын дэг нь 4 им супер чадвартай. If you had a superpower, what would you do? Гэдэг нэг ifтэй definition асуултууд өгдөг штэ. Тийм асуулт тахгүй юу? Одоо би хэрвээ ингээд им супер павертай байсан бол би хурдан гүөх байсан тий. Би супер павер юм хэрэгтэйсэн бол хурдан гүөх байсан ч гэдэм. Эсвэл би ингээд амар гоё юм тий, амар гоё алга болдог бол хүн болмоор байна ч гэдэг. Invisibility тий. Тийм чадвартай болмоор байна гэл зарим нэг бичлэг ч юм уу контентуудад гардаг штэ. За яг тийм манай л усын дэг 4 супер хүч байдаг юм байна гэсэн үг. За 4 нь болохоор хамгийн ихэнд мөнх амьдрах чадвар. Мөнх байдаг гэсэн үг. Immortality. Okay. За дараагийнх нь seeing the future буюу ирээдүг зөгндөг, ирээдүг хардаг тий. За дараагийнх нь telepathy буюу энэ маань холоос юмсыг мэдэрдэг. Одоо жишээ нь dolphin ч юм уу тий, эсвэл айгуу тийм нөгөө blue whale энэ төр чинь холоос байтыг авъя л да, байт нөгөө нэг сарсан баг байхаа байдаг штэ. Сарсан баг байхайг одоо жишээ нь холоос нөгөө тохио хүлээж аваад тэрэндээ ингээд олзоо барьж идэх ч юм уу, нэг тиймэрхүү фактууд байдаг. Эсвэл dolphin чинь хүнээс бараг 10-20 дахин ухаантай гэдэг амтан бохгүй. Тэгээд ярьж л чадахгүй болохоос тий ер нь бол ярьдаг ч юм билүү бид нар мэдэхгүй хоорондоо бодлороо харилцдаг гэдэг хаа. Заавал ингэж ярих албагүйгээр. Тэгэхээр бүр үнэхээр intelligent байгаад. За телепати буюу холоос юмсыг мэдэрдэг тохио хүлээн авдаг тийм утгаар шүү. За телепати гэдэг нь. Окей, за дараагийнх нь хамгийн сүүлчийнх hypnosis. За та нар энийг юу гэж бодож байна? Мэд хүүхдүүд нь коммент хэсэгт бичээрэй. За юу. За hypnosis гэдэг маань ховс гэсэн үг шүү.
За би тэгтээ нэрээ та нарт яагаад энэ Лувсын дэгэнд бүр амар юм орсноо хэлээгүй байгаа шүү дээ тий. Зүгээр би ингээ хүсдэг Лувсын дэгэнд байгаасаа гэж хүсдэг. Тэгээд энэ төргээл яриадсан шүү дээ. Тэгээд яг тийм бол бас жоохон утлаа сонсгдсон байж магадгүй. Одоо болохоор би юу ярих гэж байна гэхээр яг Лувсын дагиныг яг хаанаас эхэлж сонирхсан, хаанаас эхэлж мэдэх болсон ч юм уу нэг тиймэрхүү талаар ярих гэж байгаа. За тэр нь болохоор нэг Legend of the Blue Sea гэдэг нэг Korean drama гардаг байсан шүү дээ. Яа тэр драманд би бүр үнэхээр орсон заяа. Бүр ангиудын дахин үзээлээдэг. Одоо хүртэл за хотлоо. Гэтэ ямар ч байсан тэр драманаас олж би вау Лувсын дагиныг бүр impressed тий хайрлах болсон байхгүй юу. I love mermaids гэл заяа. Тэгээд ер нь бол ингэсэн гол дүрийнхний хч шүү дээ. Гол дүрийнхний хч нөгөө Лувсын дэг нь болоод амар хөөрхөн бод жоохтой Лувсын дэг нь ихгүй юу. Тэгээд их газрын нэг хөвгөнд дурлаад тэгээд тэр хөвгөн нас тэр Лувсын дэгэнд дурлаад тэгсэн чинь сүүл рүү дэг нь хүн хоёр ингэж хамт байж болохгүй. Тийм болохоор яваач гэдэг юм уу ингээд тэгсэн бохгүй юу. Амар харамсалтай. Бас амар гоник хилмаш түүх байхгүй юу. Гэхдээ хамгийн гол нь тэр киноны утга санаа ер нь бол Лувсын дагны тэр бүх саяны дурсамжлал дөрвөн чадвар эдрийг харуулдаг, гаргадаг. Надад нэрээ хамгийн гоё таалагдсан хэсэг нь тэр киноны нөгөө уйлахаараа сувд гаргаад идэх тэр хэсэг бүр хэр бас хайцсан заяа. Тэр их чинь ингээл нөгөө лимин уу тэгээ жүжигчин ийм нь өглөө жүжигчин ингээл санаал хоож үнжээ гэдэг баха. Би ийм амар нэг нь хүртэл мэдэх хэмжээний үзсэн байхгүй. Тэгэхээр хэр их фэн гэдгийг харж болж байгаа. За тэгээд тэр фэн за тэгээд тэр хоож үнжээгийн араас ингээд явсан чинь тэр нэгээд өөрийгөө танихгүй ингээл эсвэл ингээл зогсож болохгүй ч юм уу тийм болохоор би явах хэвээр тэгэл мартуулж зартуулсныхаа дараа гэл хоож үнжээ гэл тэгээд уйлал тэр нь яг тэр газраас нь сувд мод олдоол зарим хүмүүс зарим нөгөө хажуугаар өнгөрсөн хүмүүс ч юм уу те эсвэл нэг газар исэн чи тэрнээсээ явсан чинь яг тэр сувд байж идэг яасан гэсэн чи тэр Лувсын дэг нь уйлсан гэсэн ч юм уу. Тиймэрхүү аюу хөөрхөн үйл явдалтай бас амар хөөрхөн шүү заяа. Та нар хэрэг үзег бол тэр киног үзээрэй. Тэгээд надад л K-drama солонгос K-drama-наас ер нь хамгийн гоё санагдсан драма нь юу вэ гэвэл би бол тэр драмаг бол хэлэх байх. За тэгээд тийм юм да. За тэгээд дараагийнх нь болохоор хэдүүлээ дөрөвдөр явж байгаа. Fourth, there are four main type of mermaids. Traditional mermaids, sea-dwelling only mermaids. The Irish shredding mermaids can shed their tail and walk on land. Okay, shape shifters, okay, can change to human form when required. Okay, merfolk, human-looking mermaids that live on the land and sea. Okay, as well as many other variations have been described in ancient texts and folklore. Okay, за чинь ингэж штэ. Дөрвөн Лувсын дагны төрөл гэж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр хамгийн ихэнд болохоор traditional mermaids буюу уламжлалт Лувсын дагнууд нь далай дотроо тэнүүлчиж амьдэрдэг тийм Лувсын даг нэмаа. За дараагийнх нь Irish shredding mermaids нь хожиж унах гэсэн үг байхгүй юу? Ер нь shred гэдэг үг чинь. Тэгэхээр Ирландийн тийм загалмайгаа гуйжуулдаг тийм Лувсын даг нөхгүй юу. Тэгэхээр энэ яг юу гэж юм бэ гэхээр тэд сүүлээ гуйжуулаад тэгээд газар дээр гიშгэж чаддаг. Газар дээр алхаж чаддаг гэж хэлж байгаа юм байна. За shape shifters гэдэг нь болохоор за би шууд энийг махчилж орчуулахгүй зүгээр meaning-ийн тэ тодорхойлтын яриа явуул та. Тэр нь болохоор хэрвээ шаардлагатай үе гарвал тэд шууд хүний бие одоо хүн болж хувирч чаддаг гэж байгаа юм байна. За shape shifters нь болохоор за merfolk гэдэг нь болохоор бас айгүй ачирхалтай заяа. Нөгөө human looking mermaids буюу яг хүн шиг харагддаг. Тэгээд бас газар
газарцж амьдарч чаддаг, далайдж амьдарч чаддаг тийм лүсийн дагнуудыг бол merfolk гэж хэлдэг юм байна. За хамгийн сүүлд нь болохоор бусад төрлийн лүсийн дагнууд нь болохоор айгүй юм янз бүрээр энэ эртний баримт, эртний түүх, эртний туйлс тэ folklore гэхэр ч одоо баримт, туйлс. Тэгээд ингээд явсаар хагаад надаа хамгийн гой санагдсан mermaid-ийг хэлээ л та одоо жишээ. Merfolk гэдэг mermaid нь гой санагдлаа. Учир нь яг хүн шиг харагддаг. Тэгээд газарчч дээр, далайдч дээр амьдарч чаддаг гэдэг нь бол айгүй impressed. Гой санагдлаа шүү. За дараагийнх нь 5th. Aquamarine is from mermaids' tears. It is believed that this ocean gemstone is made from the tears of mermaids. Oh my god. Манайха энэ нөгөө миний сая дурдсан тэгсэн штэ нулимс нь сууд орж хүрдэг гэдэг. Тэгээ тэрний юу юм бэ? Тэрний ишлэл юм байна. Aquamarine гэдэг чинь усны marine гэдэг чинь далайн хэрэг мэрэг судахтай. Гэхдээ aqua гэхээр усны далайн хэрэг бол гэж орчуулсан штэ. Тэгээ зүгээр хэлбэл aquaman гэж бидэг штэ. Та тэгээд ойлгоцсон. Лүсийн дагны нулимснаас Aquamarine гэдэг юм гарч ирдгээ гэсэн үг болчих гээд байна л да. Тэгээ энэ болохоор энэ далайн gemstone буюу үнэт чулуун лүсийн дагны нулимсаар хийгддэг. Лүсийн дагны нулимсаар бий болдог гэсэн утгаар орсон байна. Үнэхээр агуу байгаас үнэхээр сонирхолтой гаад. За дараагийнх нь 6th. The word mermaid means women of the sea. In Old English, mer means sea and maid means women. Okay. За mermaid гэдэг үгийн тайлбарлал тийм ээ. Далайн бүсгүй гэсэн утгатай ахны. За энэ яагаад далайн бүсгүй болчих чинь гэхээр хуучин англи хэлэнд mer гэдэг нь далай, maid гэдэг нь women буюу бүсгүй. Maid гэдэг нь бүсгүй, mer гэдэг нь далай гэж орчуулж байгаа юм байна. Үнэхээр утга агуулгатай байгаа. За дараах хариуцлаас. 7th, a mermaid kiss gives you gills. Okay, according to ancient folklore, a kiss from a mermaid gives the ability to breathe underwater. Okay. Oh my god, лүсийн дагны заяа. За энэ одоо gills гэдэг чинь загалмай гэж орчуулагдчихлээ заяа. Би мазаалагаас орчуулсан чаг. Гэхдээ миний бодлоор усан амьсгалж чаддаг зүйлийг gills гэж хэлдэг баг гэж бодсон. За тэгээд лүсийн дагны үнсэлт нь чамаад тэр усан дор амьсгалж чаддаг тэр чадварыг өгнө. Эртний folklore, эртний баримт бичигт судалснаар, баримт бичигт зааснаар тийм баримт бичгийн дагуу ер нь бол лүсийн дагнаас гарах тэр үнсэлт нь заяа. Лүсийн дагны үнсэлт нь чамайг усан дор амьсгалж чадах тэр чадварыг өгөх болно гэсэн маа. Тийм. Эсвэл За 8 дахь. Одоо хэдүүлэн 3 дахь хэллээ. A merman came first. The merman, the Babylonian god Honus was around 7,000 years before Atargates. See amazing fact one above. Гэсэн мэт. За нөгөө өмнөх нэгдүгээр фактн дээр дурдсан шүү дээ хэдүүлээ. Би нөгөө дурдсан шүү дээ. Тэр нөгөө одоо Atargates лөө. Тэгээ Atargates Сириягаас гаралтай Atargates нь манайхны өмнөх 1000 онд тий ингээд хамгийн анх original буюу хамгийн анхны лүсийн дагна гэж олдсон шүү дээ. Гэтэл энэ 8 дахь нь болохоор 8 дахь фактт нь merman гэдэг нь бас нэг өөр лүсийн дагна юм уу тий. Тий Babylonian гэдэг нь Babylon-ийн тийм бурхтын Honus тий бурхтаас тий бурхтын гаралтай тийм merman гэдэг нэртэй тийм лүсийн дагна юм байна. Тэр нь болохоор Atargates-ийн өмнөх 7 Atargates-аас 7000 жилийн өмнөх тэртээ олдгсон байдаг юм байна. Ер нь бол тийм үүсэл гаралтай юм байна бас гэж хэлэх нь тутах. За тэгээд энэ дэр болохоор хамгийн гайхалтай эдгээр фактуудын нэгдүгээр фактыг уншаарай гэсэн байгаа байхгүй. За окей. 9th нь болохоор 9 нь mermaids don't have a great singing voice. Traditionally mermaids don't have a great singing voice. Sirens were the original singing merfolk. Окей. За ер нь бол лүсийн дагнд тийм сайхан дуулдаг тийм ходуу хоолой байхгүй гэсэн л байна л да. Тэгээ уламжлалаар бол лүсийн дагнд бол тийм сайхан хоолой байхгүй. Гэхдээ sirens буюу нөгөө муу талын лүсийн дагнд болохоор бүр анханасаа л бүр төрлийн тийм сайхан дуулдаг дуу хоолой бол зайсан гэж үздэг юм байна. За 10-т нь болохоор the most expensive mermaid tail cost over 10,000 funt sterling, I guess. Okay, the hydrodynamic tail, which weighs 35 lbs,
owned by Lyndon Walbert, 32, from Los Angeles, who travels the world as a full-time professional mermaid. Okay. За миний ойлгосноор болохоор энэ 10,000 фунт стерлинг одоо доллараар хэдэн үрэг юм болоо? Тий. За зөвхөн фунт стерлингээр нь хэрвээ ойлгож байна л та. Тэгмээд фунт стерлинг 10,000 фунт стерлинг гийн бүр ийм сүүлээр хэмжигддэг. Одоо юу гэж яриад. Where is logic манайха. Төсний дайны хамгийн үнэтэй тэр сүүл нь 10,000 фунт стерлингээр гэс дээшээ үнэлэгддэг юм байна л да. Тэгэд тэр hydrodynamic tail буюу аюу тийм гоёмсог галтлаг өнгийн сүүл нь 35 LB буюу энийг би паунд ахгүй LB гэдэг маань. Тэгмээд LB-г одоо килограмм руу шилжүүлвэл 15 кг болт юм лээ. Тэгэхээр ер нь бол тийм алтан өнгөлөг тийм сайхан сүүл нь 15 кг-ийн жинтэй гэж гарсан юм байна. Тэр сүүлнийг хаанаас бэ гэхээр Lyndon Walbert буюу 32 настай Lyndon Walbert гэдэг хүн одоо Лусын дагнаас Лос Анжелесын эргээр ингээд мэрэгжлийн Лусын дагныхаа ажлыг хийдэг тийм хүн одоо Лусын дагнаас олсон юм байна л да. Тэгэхээр юу гэж юм бэ гэхээр бид яг худлаа үгүүд бас эргэлзэл байна л да. Гэтэл байгаасаа л гэж бодож байна яг үнэхээр. Тэгээд тийм Лос Анжелесээс олсон тийм Лусын дагны сүүл юм байна л. Okay. За хамгийн сүүлчиг шүү. 11 буюу elephant. The color of a mermaid's tail depicts her mood. The color of a mermaid is a clear sign of the mood of the mermaid. It reflects the mermaid's personality. Okay. За та нар баг ойлгосон бохоо. Юу нь бол ингэж штэ. Тэгвэл Лусын дайны сүүлийнх нь өнгө өөр өнгөтэй гэх тийм үү? Видео бичлэг эсвэл кино дээр бас өөр идэв штэ. Тэгээд тэр нь болохоор түүний биеийн байдал бас бишээ. Сэтгэл санааны байдлыг харуулдаг гинэ. Тэгэхээр яг юу гэж юм бэ гэхээр дээр болохоор тийж штэ. The color Лусын дайны өнгө нь тийм Лусын дайны жинхэнэ сэтгэл санааны байдал болон түүний зан чанарыг харуулдаг гэсэн байна. Окей. За бүгдээрээ юу яа гэж бодож байна. Ер нь бол миний энэ бичлэг одоо л өндөрлөг тийшээ болж байна. Энэ бүр 31 минут болж байна. Гэхдээ энийг яг гасаад хэдэн минут болох нь би бас сайн мэдэхгүй шүү. Гэхдээ хэдүүлээ. Өнөөдрөөс Лусын дайны биеийн анатомиг оруулъя үзье гэж бодож байна. Харуулъя заяа би та нарт. Тэгээд ер нь бол маш сонирхолтой. Тэгээ сайн нөгөө 32 lbs буюу 32 паунд гэж хэлсэн шүү дээ. 35 гэсэн. 35 паунд гэдэг нь болохоор бараг 16 кг буюу 15,876 кг байт юм шүү. За тэгээд миний бас хамгийн үзснээр хамгийн гайхалтай бас нэг юм энэ санагдсан. За би та нарт. За Лусын дагна нь ер нь бол сарны бэлэгдлээс үүсдэг тийм байлээ. За энэ болохоор Лусын дагна Lunar Goddess гэж бас өөрөөр нэрлэгддэг. За тэгээд энэ нь олон соёл домогт чухал үүрэгтэй байгаагийн зэрэгцээ. Түүний тухай олон янзын түүх уламжлал байдаг. За тэгэхээр Лусын дайны ихэнх соёлд сарын бэлэгдэл бөгөөд эмэгтэйчүүдийн хүч, тэгээд хамгаалалт, ургаа төсвөл. За тэгээд ойлгочихсан. Тэгээд сэтгэл санааны амар амгалахын ийм бэлэгдэл болдог гэж байгаа байхгүй юу? Өөр нь бол би сэтгэл санааны амар амгалан бэлэгдэл гэдэг нь бол надад айгүй үнэн санагдаж байна. За түүх болон уламжлалаас хэдүүлээ авч үзэл та тиймүүд Ромын болон Грекийн домогт Lunaris буюу Луна болон Артемис тэ зэрэг бурхадтай холбоотой. Тэгээд энэтхэг хятадын соёл мөн сарны бурхад эмэгтэйчүүдийн бэлэгдлийн тухай түүхүүд байдаг. За бэлэг тэмдэг буюу символизм нь болохоор сарны гэрэл, ус, зөөлөн чанар, сэтгэл санаа, эмэгтэйчүүдийн харилцаа зэргийг бол илтгэдэг. Тэгээд Лусын дайныгийн шүтлэг болохоор түүнд зориулсан юм зан үйл дахил баяр тэмдэглэл хүртэл болдог байна. За энэ нь болохоор судалгаагаар үзэхэд хүмүүсийн сэтгэл зүй амьдралд хэрхэн нөлөөлдөг болон түүний соёлын ялгааг харуулдаг. За тэгээд надаас энэ дахил интернет аягүй сонир санагдлаад цаашаа судалж үзсэн чинь Лусын дайнд зориулсан цэцэг үнэртэн ус, саран шигтгээ зэрэг зүйлсийг дахил болгон өргөдөг. Бас ийм өрмөц соёл байт юм лээ. Тэгээд ер нь бол зөвлөгөө хүсэлт гаргах гэх мэт зүйлсүүдэд бас Лусын дайныг аягүй хөрөнгө ашигладаг юм лээ. Ашигладаг ямар мохолж байна. За зүгээр ашигладаг биш зүгээр тэрэн зориулж юм араад гэсэн. Эмэгтэйчүүд гэр бүл хайрцагтай холбоотой хүсэлтүүдийг Лусын дайнд илгээж зөвлөгөө авах зорилгоор залбирал үйлддэг. Энэ бас айгүй интересting байгаа зүйл сонирхолтой. Цэвэрлэх зан үйл гэсэн бас би нэг жоо ойлгоогүй гэхдээ сарны гэрэлд бие цэвэрлэх, усанд орох сэтгэл санааг амраах зан үйл гэж байгаа байхгүй. Хин тэгээ сарны гэрэлд усанд ороод зогсож байгаа. Oh my god. За сарны баяр гэж байгаа. Сарны гих үед тэмдэглэх баяр заяа. Тэгээд зан үйлүүд энэ үед олон хүн цуглаж дуу хөгжим бүжиг талархал илэрхийлдэг гэсэн гэж үзсэн мэлээ. Тэгээд сарны өдөрлөг нас эндээс ялгаатай мэлээ. Сарны хагас болон бүтэн сарны үеэр зохион байгуулдаг үйл ажиллагаа. Эдгээр өдөрлөгт бясалгагчид шүтлгийн зөв хүмүүс зориулсан бясалгал зан үйлийг явуулдаг байна. За бясалгал гэж бас бичсэн мэлээ. Тэгээд би энийг бас
бас жоо ойлгоогүй. Гэтэ Лүсийн дагин зориулсан сэтгэл санааг амраах тайвшруулах бясалгал хийдэг сарны гэрэл бясалгах түгээмэл байдаг гэсэн нас аюул сонирхолтой. Судалгаа боловсрол дээр нь болохоор Лүсийн дагингийн тухай судалгаа түүний ачаал бодол түүхийг судлах хүмүүс танилцуулах гэдэг би сая хэлсэн шүү дээ тий. За эндээс бас нэг хідэн домгууд байгаамаа. Тэр домгуудыг бас та нарт би ярьж өгье гэж бодсон. За тийм болохоор бэлтгэл хамт орё зэ. Энэ дээр юу гэж хэлсэн бэ вэ гэхээр Грек домог, Грек Ром, Египт тий. Тэгэл дорн техник соёл энэ гэл өөр домгуудтай мэлээ л үсэн дагна. За тэгээ үүнээс үзэхэд Грек Ромд нь болохоор Грекийн домогт Лунарис буюу Луна гэдэг бурхад сарны бэлтгэл болсон. Тэрээр шүн сарны гэрэлд гялзаж эмэгтэйчүүдийн амьдрал нөлөөлдөг гэж үздэг. Луна нь хийхдээ ариун зөөлөн зүүн сонтой бурхтын нэг гэж тооцогддог юм билээ. Би л Луна гэхэр нөгөө My Little Pony тэр Луна гүнж юм болов гэж би бодсон. Тэгээд яагаад Луна гэж нэрлсэн бас яг энэ түүхээс холбоотой юм уу? Харин юу мэдгүй лээ. Гэтэ нөгөө Селеста гүнж яагаад тий айгу хөөрхөн штэ My Little Pony чинь нөгөө за би ингээ нэрийн бүгдийг хэлээд байв. Twilight Sparkle, Fluttershy, Rainbow Dash, Applejack, Rarity, Pinkie Pie, Spike, Celesta, Princess. За нэг тийм хөө. Тэгээ Луна гэдэг нэг байдаг шүү дээ. Тэгээд тэр айгу хөөрхөн дөрөвчтэй. Тэгээд би бүр зарим марцсан байна. Гэтэ би амарчсан My Little Pony юм бас үнэхээр том шүтэн биш гэжсэн шүү заа. Санаж байгаарай. За тэр чах. За тэгээд Ромын домгонол ийм байд юм байна. Ер нь сарны дагнал гэж тооцогдсон юм шүү дээ Грек Ромд. За Египтийн домог болох Египт домог болохоор сарны бурхад Хонсу байсан бөгөөд сарны бурхан Хонсу гэдэг нэртэй байсан юм байна. Тэгээд тэрээр зоригтой хүчрхэг бурхтын нэг гэж тооцогддог. Тэрээр шүн сарны гэрэлд явж хүмүүст амар амгалан хамгаалт авчирдаг гэж үздэг юм байна. За дорн дахны соёл хамгийн сүүлийн соёл. Энэтхэг хятад зэрэг улсуудад сарны дагингийн тухай түүхэд байдаг. Эдгээр домог Лүсийн дагин саран дээр амьдардаг. Түүний гэрэл нь хүмүүст урам зориг сэтгэлийн амар амгалан хайрладаг гэж ширдэг гэсэн байна. Яг өнөө хэсгийг мэдэхгүй байна л да. Гэтэ сонирхон хүмүүсийн сонирхооны эзэг гэж одоо байх шүү дээ. За хүмүүсийн харагдсан гих сурахад яриа гих мэтчлэн зүйлс байдаг штэ. Одоо жишээ нь далайчид загсчид ч юм уу тий. Одоогоос 5000 6000 жилийн тэртээд загсчид далайчид бас тий ангөрөөнд яваад загсчлахаар ч юм уу явж байгаа штэ. Тэгээд их явцад болохоор хүмүүсийн харагдсан гих сурахал энэ төр бас байж магадгүй гэж би сонирхож судалж үзсэн. За үүнээс харъя. Лүсийн дагингийн тухай сурахал яриа өвлөр домгонд соёл цаг үеийн онцлогтой холбоотойгоор янз бүр байдаг. За жишээ нь гэж байгаа. Сарны шүн гинэд гарч ирэх. Зарим хүмүүс сарны шүн Лүсийн дагингийн дүрс эсвэл түүнийг саран дээр гэрэл гэлцгийг харсан гэж ярьдаг. What? Саран дээр гэрэл. За энэ хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж түүнийг шүтэх шалтгаан болдог гэж байгаа. Үнэхээр сонирхолтой. За дараагийнх нь Лүсийн дагингийн хамгаалалт. Хүмүүс Лүсийн дагин тэднийг муу санаатнаас хамгаалдаг гэж итгэдэг. Тэд шүн гудамжинд явхдаа Лүсийн дагин залбирч түүний хамгаалтыг хүсдэг гэж байна. За залбирал хүсэлт. Олон хүн Лүсийн дагинд зориулан залбирал үйлддэг бөгөөд түүний тусламж дэмжлэгийг хүсдэг. Тэдний дунд Лүсийн дагингийн харагдсан тухай яриа түүнийг шүтэх уламжлал бий. За эдгээр баримт бай тийм ээ. Гэтэ яг тийм нэртэй тийм хүн Лүсийн дагныг харсан гэж сая бол миний дурдсанаар Кристофер Колумбус гэж репорт буюу тайлбарсан байна шүү дээ. Гэтэл яг тийм жирийн хүмүүст ч юм уу харагдсан ч одоо тэрийг баримтжуулж авах тийм газар байдаг ч юм уу аа нөө. Гэтэ яг би Лүсийн дагныг харшлаа гэж хин читгэв тийм. Сонь шүү дээ. За Лүсийн дагн хаана байдаг вэ гэж бас сондээ. За мэдээж Лүсийн дагн чинь усандаа л байж шүү дээ. За тийм хүн энийг уншиж үзэл та хүмүүс Лүсийн дагныг ихэвчлэн сарны гадаргуу усны гүн эсвэл байгальд ялангуяа гол нуурын ирэг дээр байдаг гэж ярьдаг. Зарим домогт түүнийг саран дээр гэсэн маа. Саран дээр эсвэл усан доор амьдардаг гэж үздэг. Усан дээр амьдрах юм. Усан дээр амьдарч болохгүй зү. Болох ч юм уу. За мэдгүй. За яа би юу ч яа. За мэдгүй. За Лүсийн дагны нулимс. Энэ дээр бас аюул сонирхолтой заяа. Лүсийн дагны нулимсын суудал шүрдэг гэсэн. Тэгээд түүний нулимс нь хайр гашуудал амар амгалангийн бэлэгдэл гэж үздэг. Тэгээд энэ болохоор романтик шидэд бас байдаг юм элэ шүү. За тэгээд ер нь бол Лүсийн дагны нулимс гэсэн хайрын түүхийн бас аюул сонирхолтой тий. Одоо The Legend of the Blue Sea болыг тэрийг судалж л тийм кино хийсэн баг гэж бодож байна. Бүр солонгостой алдартай, дэлхийд алдартай тийм кино хийсэн баг гэж бодож байгаа. Гэхдээ бас миний судалснаар Лүсийн дагны хайрын түүхийн тухайд олон домог үлэр байдаг. Тэрний нэг нь түүнийг хайртай хүнтэйгээ уулзаж түүнийхээ төлөө тэмцэж бэрхшээлийг даван тулдаг гэж ярьдаг. Эдгээр түүхүүд нь ихэнхдээ романтик гашуудлалтай бөгөөд хүн төрөлхтний амьдралын гүн гүнзгий сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг гэсэн байна. За ер нь бол адилхан л дөө тэгэл. Ер нь альч сайт те гэдэг шиг альч түүхээс Лүсийн дагны гэх мэт үлгэрийн тийм сайхан
зүйлсийг харахад бол нэг зүйл гарч ирээ тэрэн дээр нь сайхан кино игээл түүх зохиогоол, үлгэр зохиогоол, домог зохиогоол эсвэл дуу зохиогоол ч юм уу тиймэрхүү байдаг байх гэж бодож байна. За тэгээд мэдээж гэр бүлийнхэн байдгүй гэвэл байдаг юм лээ. Одоо улсын хаан тэгэл усын хатан ч юм уу тиймэрхүү зүйлс байдаг. Тэрний гүнжин гэдэг нь шүү дээ. Гүнжийн дагин гэл байгаа шүү дээ. Тэгэхээр усын гүнж бол усын дагин юм аа. Тэгэхээр гэр бүлийнхэн түүний үргэлж хамгаалдаг, үргэлж хайрын хэрэглэлээр дүр өсгдөг. Тийм болохоор усын дагин тийм үргэлж амар амгалангийн бэлэгдэл, савны бэлэгдэл тий бүр хайр дурлалын бэлэгдэл ч юм уу. Тийм байт юм байна. За ингээд өнөөдрийнхөө бичлэгтээ хамт байсанд баярлалаа. Усын дагины тухай жоохон ч гэсэн мэдлэг олж авсан байх гэж найдаж байна. Тэгээд ер нь бол энэ бичлэг юм хийвэл ямар байна? Ном уншсанаас энэ бичлэг нь зүгээр байна уу? Бас энэ доор бичээрэй, комментоор бичээрэй за. Тэгээд ер нь бол би ингээ катлахаар айгүйх жоохон хуурамч юм aesthetic, authentic ч юм уу тий. Одоо юу гэдэм бэ? Жоох юм хийсвэр болчих юм шиг санагдаад байсан надад. Ийм катлчаар зүгээр юм амьд харилцаа байхгүй юм шиг. Тэгээ би энэ бичлэгээ бол жоохон л катлаа. Тэгээд бүгдийг сайхан арт түмэндээ арт түмэнд. Та нартай ингээд сайхан уламжлал ёсоор хүргэнэ. Тийм болохоор ямар нэг бичээрэй. Катлсан дээр нүү, катлагын дээр нүү. Тэр катлсан л дээр л дээ. Гэтэ катлчаар зүгээр л бусад хүмүүстэй адилхан тийм normal common юм шиг санагдаа. Тэгээд тэгээс катлахгүй оруулахаар айгүйх ингээл бодож байгаа энэ одоо үйл хөдлөл маань орж байгаа шүү дээ. Тийм болохоор хоёр талтай л та. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгт хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэгээд All Mermaid байла. Суугаад агаарай. Илүү сонирхолтой бичлэг хийх болно. Тэгээд ер нь бол тийм байна да. За, bye bye.